Сурталчилгааны хугацаанд гал авалцах магадлалтай баруун бүсэд нэр дэвшигчдийг сонгуулийн цаг агаараар онцолж байна. Сүүлийн өдрүүдэд ардчилсан намынхан баяр цогтыг намаас хөөх тухай ярилцаж байгаа бол ардын намынхан Хүрэлбаатрыг эргүүлэн татах иргэдийн эсэргүүцэлтэд тулгарсан төлөвтөө өдрүүд үргэлжилж байна. Харин хүн намын хувьд ерөнхий сайд асан инх сайхныг сонгуулийн ерөнхий менежерээр авч тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигчдээ бүрэн бүрдүүлснээр сонгуулийн уур амьсгалыг халаах шинж ажиглагдаж байна. Хүн намаас баруун бүсэд хуваарлагдсан 10 мандатыг дүүргэж 10 нэр дэвшигчээ сойжээ. Нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад шин залуу хүмүүсээр бага бүрдүүлсэн байна. Болор Эрдэнэ, Үнэр Жаргал, Буянбал, Баярмаа, Бямбаасүрэн, Бямбдорж, Инх Заяа, Соёмб, Амраа, Хаш Эрдэнэ хэмээх залуус нэр дэвшиж байна. Хүн намаас нэр дэвшиж байгаа Дамдны Буянбал нь Монгол орны тэр дундаа баруун бүсийн байгалийн үзэсгэлэнт газруудыг олон нийтэд сурталчилж, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч бодит ажлуудыг хийсээр ирсэн байна. Түүний бүтээсэн Өв тээсэн их нүүдэл баримтат кинонд монголчуудаас өндөр үнэлгээг авч Монгол орны байгалийн үзэсгэлэнт тогтцоодыг олон улсад сурталчилсаар байна. Эдийн засагч мэргэжилтэй тооны ухааны хүнч Монгол ахуйгаа илүү сурталчилж, аялал жуулчлал, өв соёлын чиглэлд түлхүү анхаардаг шин залуу нэр дэвшигч юм байна. Тэр 2021 онд хүн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Инх Батад ховдчуудын 13% саналыг авч өгсөн нь хүн намын түүхэнд байгаагүй үзүүлэлт байсан гэдэг. Үүнээс харахад хүн намынхан гал авалцах баруун бүсэд цорон тавьсан бололтой. Сонгогчдод дуулж өгөнгөө хавирга мүлжүүлчихдэг ховдоос сонгогдсон аттай гишүүн Пүрэвдорж ардчилсан намаас баруун бүсэд дэвших мандатаа авсан байна. Авхаахтай бүр баяр цогтын нэрийг жагсаалтаас би татуулсан гэсэн шигэ хэвлэлийн хурал хийж баавартайхан явна. Хэвлэлийн хурал хийх гэж ирэхдээ таягтаа догонцсон ирсэн ч гарахтаа таяга мартаад годгонсон тухайн парламентын сэтгүүлчид жиг жуг гэд амжсан. Пүрэвдорж сонгуульд өгсөн энэ үед таягтаа яваад ч хамаагүй олонний анхаарлын төвд орохыг хүссэн бололтой. Англи хэлний орчуулагч мэргэжилтэй Пүрэвдоржийг улс төрд хөдөлсөн хүн нь хамаатных нь ах гэгддэг ерөнхийлөгч асан Элбэгдорж ардчилсан намын ялалт байгуулсан үе буюу 2012 онд Пүрэвдоржийг аймгийн гайлын байгууллагаас татаж гадаадын иргэн хариатын газрын даргаар томилсон нь Тэнгэрийн умдаг атгуулгатай адил явдал болсон. Энэ хугацаанд нь Пүрэвдоржийг ховдын хөгжил сангаас компаниараа дамжуулан 350 сая төгрөгийг шамшигдуулсан гэгт үндслэлээр авилгатаа тэмцэх газарт шалхаар болж албан тушаалаа өгч байсан түүхтэй. Үүний дараа иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга болсон ч визний асуудалтай холбогдсон 2015 онд хэрэг нэн шалгасан ч асуудлыг намжаан хэсэгтээ намжим сууж байгаад 2016 онд ховдод ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулан гишүүн болсон юм. Гишүүн байх хугацаанд Монголын махны холбоо төрийн бас байгууллагыг толгойж хөдөө аж ахуйн сайд улааныг огцруулах ажлыг гардан хийсэн. Согтуугаар жолоо барьж бараг л нисэх төгсөн. Албан томилолтой явж байгаад казино тогсон зэргээр улсын хурлын гишүүдийн шоу цэнгэний 1-р игнэд нэр нь бичигдэж байна. Цааш ярил ихчийнхээ нөхрийн компанид их хэмжээний зээл авч өгсөн гэх мэт мэдээлэл нь хэвлэлийн хуудснаа дураадаг. Харин одоо тэр өөрийнхөө ядуу нэр зөвийг гайхан баруун аймагт нэр дэвших бэлтгэлээ ханган явна. Харин одоо баруун бүсэд ардын намаас нэр дэвшигч Бямбцогтын талаарх мэдээллийг хүргэе. Бямбцогт бол төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж үтсэн нэгэн. Бүлгийн дараагаас эхлээд сайд хүртэл хийж үтсэн хизээний л Бямбцогт. Үндсэн хуулийн цэцэд ч өөрийн хүнийг шургуулж чадсан гэд ботхоор хууль зүйн сайд байхдаа салбараа хэрхэн батсан нь тодорхой. Одоо зам тээврийн салбарыг ховдынхноор дүүргэж байгаа. Намын дарга оюун эрдэнэтэйгээ тохироо хийж болормог засаг даргад дэмжснээр сайдын суудлыг бэлгэнд авсан гэх яриа бий. Ховдод дархлагдсан гэдэг ч 20 оны сонгуулиар бараг л өвдөг шороотох төгсөн. Баруун бүсэд нэр дэвшигчдийн сонгуулийн төв штаб нь Ховд аймагт байрлаж байгаа нь Бямбцогтын хувьд давуу тал болж байгаа ч хүний өөрийн намын хүчтэй өрсөлдөгч нартаа нүүр тулж байгаа. Номингийн Баяр сайхан, Таван богдын Баатар сайхан нарт давуу их олгосон гэдэг мэдээллүүд Бямбцогтыг байнга шахуу дагдаг. Мөн тендер, концесс, жидүү, үн тогтворжуулах хөтөлбөр, хөгжлийн банк, улсын тусгай хамгаалалттай газруудад газар авсан гэх мэдээллүүд ч түүнийг овгшгон дахна бий. Ховдын дархан гишүүн Бямбцогт энэ удаагийн сонгуулиар тахимаа өгөх үү, үгүй юу гэдгийг баруун монголчууд шийднэ.